За сайн байцгаана уу? Гэрэл хөслийн ордноос гэр бүлийн боловсрол олох зорилготойгоор бэлддэг өнөөдрийн подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдрийн зочдыг та бүгдэд баяртайгаар танилцуулахад бэлэн болсон байна. За алдарт хөтлөгч гэдэг имижтэй нэрээр одоо овголдог хаших маань Гэргийн Эрдэнэ туяагч хоёр маань хүрэлцэн ирсэн байна. За та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За алдарт гэдгийг асчаарай. Тэгээ. За одоо манай подкастуудын өмнөх дугааруудыг ингээ анзаарах юм бол залуучуудынхаа амьдралаар бид нэр явахдаа эхлээс нь ингээд одоо цаг үе рүү явж исэн байхгүй. Тэгэхээр би бол одоо хоёроос юу хүсэж байгаа гэхээр одоо цагаас өнгөрсөн цаг л одоогийн мөчүүдийн тулаар одоогийн тойрын мэдэрж байгаа мэдрэмжүүдийн талаар илүү ярилцсан надад санагдаад байна. Яагаад тэгэхээр тойр маань саяхан зис хөрмөө байсан. Тэгээ юуны төрөнд тойртой бас дахин бас халуун баярыг бас хүргэе. Тэгээ зис хөрм гэдэг маань ерөөдөө гэр бүл болоод хамтдаа амьдраад 40 жилээ тэмдэглэж байгаа энэ он жилүүдийг зис хөрм гэж хэлээд байгаа тий. За энэ мэдрэмжүүдээс эхлэх үү хэдүүлээ. За яагаад энэ хөрмийг хийхээр болов хин нь илүү ролтой, санаачлагтай санаачил ба. За манай хүн ярих бах та. Санаачлагыг бол манай хүн юу гаргаж ирсэн. Тий. За бид хоёр чинь тэгээд одоо хамт амьдраад 40 жил болчлоо тий. Тэгээд сая 4 хоногийн өмнө 40 жилийнхаа хурмаа, зис хурмаа. Тий. Хийгээд өнгөрлөө. Хурм маш сайхан боллоо. Үнэхээр бас гайхалтай тий. 40 жил хамт амьдралсны дараа хурм хийн гэдэг бол бас нэлээд онцлог тийм ээ. Яагаад тий хүмүүс ч одоо залуудаа гэрлээд тэгэл ер нь ихэнхдээ залуудаа хурмаа хийдэг штэ. Бид хоёр болохоор зэрэг 40 жил хамт амьдраад амьдралтаа ер нь юу эсийг туулахад тийм ээ. Маш олон зүйлийг хамтдаа туулаад хамтдаа даваад гарсныхаа дараа хийхээр үнэхээр сэтгэл аягүй хангалуун. Тийм гоё мэдрэмжтэй байла. Тэгээд ер нь бол хурим хийх санааг бол за хашаас илүү би санаачилсан байж болох тийм ээ. Тэгээд яагаад гэхээр эмэгтэй хүн бүрийн дотор хурмын цагаан даашинз гэдэг зүйл бол бүгд эмэгтэйчүүдийн дотор бол байдаг байх гэж би боддог. Тэгээд би болохоор за ер нь бол залуугаас хурм гэдгийг бол би нэх хурм хийн гэдгийг бол нэх их бодож байгаагүй. Гэхдээ хурмын цагаан даашинз айгүй чухал. Тэрэнд айгүй хач холбогдлоо гэжсэн. Тэр хурмын цагаан даашинзыг л өмсөд үзчих юмсан. Их л гоё байх тал гэж боддог байсан. Тэгэхдээ сүүлдээ ер нь бол одоо 40 жил амьдралсны эцэст за нэг хурм хийчүүл яасан тий. Тэгээд хормын цагаан даашинзыг хүн чинь амьдралтаа нэг л удаа өмсөн штэ тий. Тийм учраас би за даашинз өмсөх боломж бол хурим хийх. Тий. Яг тийм бодолтой байсан. Тэгээд хоёулаа ер нь одоо 40 жил болчлоо. Тэгээд хурмаа хийвэл яасан юм бэ гэдэг хүсэлтэйг бол хашаад гаргаж ирсэн. За манай хаших маань тэгээд яаж хүлээж авсан? Мэдээч хэрэг манай хашуулал ер нь за миний хүслийг биелүүлэх юмсан гэсэн айгүй тийм бодолтой хүсэлтэй тийм хашман залуугасаа л ингээл за хоёулаастаа тэгвэл ингүүл гоё те яг залуугасаа ингээд ярьдаг байсан за миний хүслийг ингээд биелүүлэх юмсан гэсэн хүсэл нь бас биелэгдсэн. Олон жил дотроо тээж явсан байна тийм. Мэдээж тэр нь надад яг харагдлаа. Тий. Наанаа нэг ингээд за тэгээ ингээгээд байдгүй байсан ч гэсэн олон жил мэдээж дотроо бодож ил ялсан. Цагаан даашинзээ нэг өмсүүлчих юмсан да гэсэн бодол байсан байна л да тий. Тэгэхээр эмэгтэй хүн болгоны дотор тэр цагаан даашин зөмсөж тэр олон гэрчнэр хүмүүсийн дунд тэр үзэсгэлэнтэй гоё харагдах гэдэг бол гол зорилго байт юм байна. За тэгвэл манай эрэгтэйчүүдийн хурим гэдэг зүйл дээр төсөөлдөг, боддог, акцент өгдөг зүйл нь яг юу юм бэ? Бүхэл ирчүүдийн өмнөөс надад ярьж байгаа та өөрөөсөө тэгвэл би бол мэдэхгүй шүү дээ. Яг өөрийнхөө талаас гэх юм бол
эхнэрээ баярлуулах чинь өөрөө их гоё зүйл л дээ. Тэгээд би бол манай хүнийг баяртай, жаргалтай байгаасаа гэж ер нь өргөлж хүсч явдаг. Болохоор тэр хүслийг биелүүлж өгье гэж бодсоо. Тий. 40 жил ханилсан гэд тех хугацаанд тэр хүслийг бол ер нь нэг биш удаа цухалцж байгааг би бол мэдэн штэ. Сонсч байсан. Тийм болохоор тэр үний дотгонд биелүүлээд өгч юмсан да гэсэн бодол. Тэгээд үе надад төрдөг байсан. Тийм тэгээд тэр бодол маань ч гэсэн надад ингээ хадгалагдаад явж исэн. Тэгээд боломж олдсон. Тэгээд боломжоо ашиглаад ихтэрээ баярлуулсан. Бас тэгээд дээрээс нэмээд өөрийгөө баярлуулсан. Найз нөхдөөгөө нэг өдрийг их сайхан өнгөрөөсөнд аягүй сэтгэл хангалуун байгаа. Манай ирчүүдийн нийтлэл ерөөдөө зорилго тэр л дээ. Хажууд байгаа хүн аж аргалтай, ялангуяа эхнэр нь инээмсэглдэг аж аргалтай хүсэл нь биелжээвэл ирчүүд бидний үндсэн гол зорилго тэр байд юм шиг байна. За ингээд хоёр маань хурмаа хийжлээ. Хурмаа хийсний дараа төрсэн мэдрэмжүүд юу байв? Залуу хосууд шиг санагдв. Ямар мэдрэмжүүд төрж исэн бол? Хурмаа хийжлээ шүү дээ. 40 жилийн дараа. Шимд ямар мэдрэмж төрсөн? Би бол одоо үнэхээр айгүй сайхан мэдрэмжийг авсан. Яг гэвэл миний мөрөөдөл биелж чинь тийм ээ. Тэгээд би бодсон. Мөрөөдөл гэдэг бол хөгшөрдөггүй, хуучрдаггүй. Зарим хүмүүс ингэж юм л та. Тоор ингээд насч явцсан юм чинь яг Монгол дээлтэй хурмаа хийгээгүй юм ч гэдэг юм уу те. Нэг тийм яриад бас хүмүүс байна л та те. Тэгэхээр би тэгэж бодсон. Мөрөөдөл бол залуудаа мөрөөдөж исэн мөрөөдөл маань яг залуугийг хараад үлдсэн. Тэгээд мөрөөдөл бол хуучрдаггүй, хөгшөрдөггүй. Яг тэр үед би яг ийм нөгөө сиси палаж гэдэг штэ. Одоо тэр бөмбөр хормоотой те. Яг тэр үед бид нарын тэр үед тийм палаж өмсдөг байсан. Яг энэ толгойд сиси палаж л байсан. Өдий болтол. Тэгээд одоо чинь ингээл нөгөө залуучууд маань янз янзын нарийнхан загвартай тийм палаж өмсдөг болцсон те. Гэхдээ миний мөрөөдөл байсан палаж бол яг л сиси хормоотой палаж. Тийм тэгээд титэм те. Титэм бол одоо бас жаахан хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ би яг өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлж байгаа учраас би өөрөө л хүссэн загварыг л би сонгож өмссөн. Тийм хамгийн гоё мэдрэмж байла. Яг өөрийнхөө хүссэн даашинзаа өөрийнхөө хүссэн титэмтэйгээ ингэж зөөхийг л хүссэн. Магадгүй би тэгээд ингэж бодсон л тоо. За Монгол дээллийг болвол бид нар ч Монгол хүмүүс учраас хизээж хаанч өмсөж болно шүү дээ тий. Цагаан даашинзаг бол амьдралдаа ганц удаа өмснө. Тийм учраас бид бүр зориуд цагаан даашинзал өмснө гэж сонгосон, өмссөн. Тийм. Тэгээд хурмын дээрээ бас дээл өмсөе гэж ер нь бол бодоагүй. Цагаан даашинзтай аль дуусгах гэж бодсон. Тэгээд тэрвэрэж болж цагаан даашинзтайгаа дуусгасан. Дээлийг бол одоо магадгүй бид хоёр 50 жил болоод алтан хурмаа хийх юм уу? Тэр үед бид нар нэлээд настай болчихно. Тэр үед би цагаан даашинз өмсөхгүй тий. Тэр үед бол дээлээ өмсөд хурмаа хийж болно шүү дээ тий. За хаших маань энэ подкастаар нэлээд том даалгавар авчих шиг боллоо. Эрдэнэтуягч маань 50 жилийн хурим гэдээ бас илчих шиг боллоо тий. Тэгэд ерөөхдөө эрэгтэй хүний сэтгэл зүг бид нар юу гэж үздэг вэхээр hero буюу баатар сэтгэл зүйтэй гэж. Тийм ялаг сэтгэл зүйтэй байдаг гэж. Магадгүй эхнэрийнхээ одоо тэр хүсэл мөрөөдлийг биелүүлчихээр танд нэг тийм баатар юм шиг өөрөө бахарх юм шиг тийм мэдрэмж төрж ив. Төрсөн. Тийм төрсөн тий. Тэгээд ер нь юм яг ингээд хурим хийгээд ингээ хурмаас ирчээд ингээ гэртээ ингээ орж ирээд орон дээрээ суухад яг тэр үед ямар том юмны ард гарвал гэсэн бодол надад орж ирсэн. Тийм яг тэр үед би яг өөрөө чинь хэлдэг нэг тийм баатарлаг гавьяа байгуулж яг шиг мэдрэмж надад төрсөн шүү. Тий. За одоо хаших маань 50 жилийн хурим буюу алтан хурмаа ихт бил нөө.
Тий. Ер нь Одоо яг энэ подкастаар шууд асуучих чинь. залуудаа айгүй их юм амлж исэн, гэрлээс өмнө айгүй их юм амлж исэн. Тэгээд хэрэггүй байна гэдгийг ер нь 40 жилийн турш ойлгож ирсэн гэхүүдээ. Тийм тэгээд болох юм болохоор бол болох байх. Тэр үед нь боломжтой бол хийж л өрхий. Боломжгүй бол одоо тэгэл заавал ингэ яах вэ те. Тэгэхээр би одоо манай хүнд би нэг ам өгмөөргүй байна. Миний хувьд ч гэсэн заавал би 50 жилийн хурмыг хийгээд байхгүй те. Зүгээр нөгөө Монгол дээлтэй хийхгүй яасан бэ гэдсэн хүмүүст хэлэхэд за 50 жилийн хурмыг бол би Монгол дээлтэй хийвэл Монгол дээлтэй хийх юм байна. Одоо арай гайгүй залуу байгаа дээр цагаан дашин за өмсөд үзчихээ л та яах мөрөглөө би. Тэр үед чинь залуу юм шиг бас тийм мэдрэмж орж ирж магадгүй ч юм дээ тийм ээ. Тэгэхээр бас тэрүүдийг бас нэг тийм ээ. Яг би 50 насны дээр би тэгээд бас хэрэггүй юм шиг санагдаж байна надад. Тэгэхгүй тэр үед чинь яагаад би цагаан болоод юмш болохгүй гэдэг тийм. Өөрийнхөө хүслийн дагуу би энэ яг л энэ хурим хин нэгэн зориулагдаж хийгдээгүй хурим штэ. Тэгээ чи бит хоёртой өөрсөндөө зориулж хийж байгаа хурим байхгүй юу. Тэгэхээр заавал тийм ээ. За одоо ингээд 40 жилийн хурмаа зис хурмаа хийчлээ. За залуу осууд бол ингээд хоорондоо ярилцаад хурмаа гээл явж байгаа. Тэгтэл одоо та хоёрын гэр бүл чинь өнөр өтгөн болцсон. Хоёр охинтой гэж би ойлгож байгаа. Магадгүй та хоёрыг энэ хурмаа зис хурмаа хийнэ гэж хэлэхэд охтуудын үед яаж хүлээж авав? Охтууд бол маш их дэмжижсэн. Тийм маш их дэмжсэн. Бид хоёрыг бол хурим хийх ялангуяа миний цагаан даашин зөмсөх мөрөдлийг бол айгүй их дэмжижсэн охтууд маань. Тийм тэгээд охтуудаас гадна бид хоёр чинь айгүй их залуу найзуудтай. Манай залуу найзууд маш их дэмжсэн тийм ээ. Тийм тэгээд ер нь найз нөхөд дэмжлэг өстэй үнэхээр бид хоёр айгүй их байсан шүү. Тэгээд тэд нар байгаагүй бол бас тэгээд бид тэрийн хөрөн бас ямар ч болох байсан юм билээ. Сүүлдээ бодоход бол амар жим шиг. Тэр бид хоёрын хөрмийг дэмжээд одоо бид хоёрыг бол ер нь тэгээд за ах ихч хоёр минь та хоёр минь зүгээр стресстгүй тайван байж игээд бид хоёрын өмнөөс бүгдийг зохицуулаад ингээд арын дагаа зохион байгуулалт зохион байгуулалт хийгээд тэгээд бид хоёр бол нэлээд тайван байж байгаа л тэгэл хурмынхаа өдрийг болгосон та. Та хоёрыг харахад надад айгүй гоё тийм нандаа харагдаад байдیں۔ Жишээ нь одоо 30 гарчаад гэрэлж байгаа хосууд нэг өөр нэг өсвөр наснаасаа дөнгөж шилжээд гараад суудсан хосууд бас нэг өөр сэтгэл зүй байдаг. Ялангуяа ээж аавынхаа гараас гараад яг эхнэр нөхөртөө харилцаанд ороод ялангуяа ээнэг шил гэж бид нэр хэлдэг. Илүү ээнэгсэн, дасан зогцсон, би нэг мэдрэмжүүд илүү сайн байд юм байна гэж хараад байгаа байхгүй юу. Гэтэл 30 гарсан залуучууд бол ээгөө суудсан те ээнэг шил бага явд юм байна гэж. Энэ шалтгаан байж болох уу? Магадгүй ингээд залуу байгаас. Би яг хэлэх гээд ингэж гоё хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Тийм. Залуугаас суудсан. Тийм. Багаасаа нөгөө нэг санаа суугаагүй гэдэг штэ. Хүүхэд байхдаа суудсан. Ухаан суугаагүй байхдаа. Одоо ухаан суугаагүй, санаа суугаагүй тий. Тийм байхдаа л хоёулаа суугаад хүүхэд шиг гүйсээр гал тэгэл гэрэлсэн хүүхдээ гаргасан. Хүүхэд байж байгаа хүүхэдтэй болцсон. Өөртөө хүүхэд байж. Тий, өөртөө хүүхэд байж хүүхэдтэй болцсон. 18 өстэй аав ээж. Тэгэхээр хүүхэд нэг ахын чив шиг, домогчин чив шиг хандаад тийм ээ. Тэгэл явцсан. Тэгээд яг одоо харин хүүхдүүд ингээ гараад ирэхээр тэднийг бол яг жинхэнэ утгаар нь өө юм шиг нь яг өө юм шиг хайрлаж байгаа юм шиг байгаа юм мэдэхгүй тийм ээ. Өөрсдийнхөө хүүхдүүдийг бол ер нь залуудаа гаргасан болохоор их залуудаа хүүхд гаргасан хүмүүс чинь хүүхдүүдээ бас нэг яаж хайрлахаа мэддэггүй юм шиг байна. Тэгэд хамгийн гол нь нөгөө хашийн маань эмээ бидэнтэй хамт байсан учраас хоёр хүүхдийн минь сургуульд ортол нь том болгоод өгцөн. Тэгээд ер нь одоо яг зэнартай бол өвөө юм шиг нь өвөө юм байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Одоо ингээд залуу гэр бүлүүдийг харах юм бол байр, тэ санхүү, мөнгө, эдийн засаг гэсэн юм төвтэй яваа тий.
Тэгтэл дунд насныхан бол юмнууд нь бол арай нэг тогтцсон тий. Тогтцсон хийж зорж исэн зорилгуудаа сурцсан. Тэгтэл та хэдийн маань үеийнхэн ер нь ямар байд юм бэ? Одоо хүүхдүүд нь том болчлоо, зэнэрээ үзчихлээ. Ажил карьертай болсон байна. Хосуудын хайлтсаа ер нь ямар төвшөнд байд юм? Хүсэх юм нь ингээд багасдгийн болов гэж л бодож шүү дээ. Тий. Биенээсээ юу? Биенээсээ үсэх юм уу? Амьдралаас. Биш ер нь амьдралаас үсэх юм ер нь бол ингээд багасаад амьдрал төлөвшөөд ингээд өр хүүхдүүд маань том болоод зэнэр маань том болоод ингэнгүүтэл чинь одоо амьдралаас бид нар яг юу хүсэх юм бэ те? Ор хорон байна, унах унаанд байна, сайн мууч гэсэн те. Заавал тэр үнэтэй зүйлийг бид нар огт тэгж хүсдэггүй. Тэгэл яг л нэг хэвийн амьдралд бит хоёрт хангалттай. Тэгээд хэвийн амьдрал маань одоо бит хоёрт байна. Тэгээд өшөө юу гэсэн бит хоёр одоо ингээд нас явж гэн те. Тэгэнгүүт за хоёулаа ерөөсөө одоо амьдралаас нэг их хүсээд ах юм байхгүй учраас ерөөсөө аялье гэд бит хоёр бол айгүй аялагч. Маш гоё. Маш их аялдаг. Маш гоё. Тий. Одоо бид хоёрын философи нэг юм философи байгаа шүү дээ. Бид хоёр ингээд одоо ухаан шаардах зүйл гарч ирэх юм бол бид хоёрын амьдралд асуудал гарч ийна гэж бид хоёр ойлгоно. Тий. Уг нь амьдрал чинь нэг ухаан шаардаад байдгүй юм шиг байгаа. Хийх ёстой ажлаа хийдэг тийм ээ. Тий. Хүнтэй муудалцахгүй явах энд чинь нэг ухаан шаардаад байх юм байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ухаан гэхээсээ илүүтэй нэг бас нэг юм сэтгэл байх хэрэгтэй юм байна. За тэгээд хүсэл одоо их юм хүсэх юм бол тийм ээ төдий чинээгээр илүү одоо travel одоо төвөг учир тийм байна гэдгийг ойлгож байна тий. Тэгэхээр одоо мэдгүй жоохон тийм төвөггүй тийм ээ нэг ингээд нэг одоо нэг жоохон тийм амьдралаа нэг ингэж амарч амьдрмаар тий амьдралын нэг бүр баяр баясгалан болгоныг ингээд мэдэрмээр тий. Тэгэхээр энэ нь болохоор юу гэж хэлж байгаа гэхээр юу энэ мөнгөтэй ч юм уу эсвэл ямар нэгэн юутай бол огт холбоогүй тий тансаг газартай огт холбоогүй бага юмнаас ч гэсэн гэж мэдэрч сурахыг аюул хүсдэг юм байна л да. Тий жоохон юмнаас ч гэсэн мэдэрч сурахыг аюул хүсдэг болдгийн юм байна. Тэгэл хүсэл одоо мөрөөдөл гэхүүдээ тийм ээ тийм юм зүйл бол багасгах тусам бид хоёр улам илүү жаргалтай болж байгаа юм даа л гэж л бодож штэ тий. Одоо та хоёр маань хийхийг хүсдэг зүйл ингээд аялал юм биш тий. Тийм бид хоёр бол одоо боломжлол аялдаг. Яг боломж нөхцөл бүрдүүл тэгэл аялал явдаг хүмүүстэй. Мэдээж хүний амьдралд бүхий л зүйл тохиолдно. Тийм. Ямар ч асуудал тохиолдно хоёулаа маргалдах зүйл зөндөө байсан. Гэхдээ ямар ч байсан би за ёстой чамаас саллаа гэд гацавдаг гэрлүүгээгүй ч үзээгүй тийм. Бид хоёр тийм юм байгаагүй. Энэ жишээлбэл чи одоо яв инэ тэрэ гэж хэлэхгүй. Хөөж байгаагүй гэсэн. Хөөж байгаагүй. Би нэг удаа ч гэсэн би чамаас салмаар байна гэд аав ээж рүүгүйгээд явж байсан удаа байхгүй. Дараад хөөгч газаргүй хөөгчгүй болсон юм шиг. Тэгээд амьдралын нухчаанд ороод тэгээд бид хоёр чинь бас 10-аад жил гэр оронгүй бас байсан. Хашч хөөх юугүй би ч хөөгдөх. Тэгээд явж исэн олон жилүүд байгаа. Хин хэнийг хөөх боломжгүй орчин нөхцөл амьдарч ийсэн гэсэн. Хөөгч юм байхгүй. Яагаад би тэгж асуудал гарсан ч гэсэн тэгж яваагүй гэх юм бол за би нөгөө хүүхэд байхдаа за хаштай суунаа гэхэд ямар ээж аав зөвшөөрөх вэ те хүүхэд байсан тэгээд яг бит хоёр бас жаахан манайх их олуулаа хаш болохоор ганцаараа өссөн орчин нөхцөл өөр те шал хоёр өөр нөхцөл байдалд өссөн хоёр хүн суун байрна гэд ингээд яваад байдаг. Хоёр хүүхэд штэ. Тэгэхээр ээж аав маань мэдээж өгөж тийм хурдан зөвшөөрөл суулгахад тэгэхээр одоо бас л тэр нь ээж аваасаа
эсэргүүцэл зүгтаагаал оргож босон байж байгаа л суудсан бит хоёр. Тэгээ мууцсан юм үнэн. Тэр үеийг бид хоёр яг ингээд нэг энтхий кино шиг Кино шиг гэж Тийм, кино гэдэг шиг л тий. энтхий кино тоглоод өгсөн байсан биз тийм ээ. Тэгээд тэгсэн учраас би өөрөө ингээд ээж аавыгаа эсэргүүцээд ингээд би энэ хүнтэй суудсан учраас сонголтоо хийсэн. тэр сонголт миний сонголт тэр байсан учраас би яах юм. Би өөрөө сонголтоо хийсэн учраас би тийшээ ээж аав руугаа гүйж очих эрх байхгүй гэж хөөртөө бүр хэлсэн. Тийм л байсан да. Тэгээд ер нь бол амьдралдаа нэг нь хөөж нэг нь хөөгдөж явж байсангүй. Тунж мунж ийш тийшээ гүйж явсангүй бас. Бид өөр амьдралыг яах юм бол эхний үедээ яг энтхий кино бид тэр хоёр амьдралд өрнөл яг дундад насндаа Голливуудын кино шиг бид өрнөл. Одоо бол яг нэг юм сайхан нэг тийм согтсон нэг яг нэг орс нэг зөвлөлтийн үеийн киноны амьдрал орж ах шиг байна да. Айгуу гоё зөвөрлж дээ. Энэ тэг киноноос Толливуудаас орсуудын амьдрал ийм зөвлөлөө явж шүү дээ. Манай Эрдэнэ ягч ярьж байгаа энэ мессеж олон эмэгтэйчүүдэд би бас хүрээсээ сонсоосоо гэж хүсэж байна. Амьдралын наазахын асуудал бэрхшээлийг даван туулахгүйгээс даван туулж чадахгүй энэ төвчээр байхгүйгээс гэрээсээ явах те зүгтах ээж авааргаа гүүх ийм харилцааны хэлбэрүүд бас байгаад байгаа. Бид нар нөгөө өөрсдөө хэлдэг шүү дээ монголчууд өөрсдөө ойцоохот уйлдаггүй гэж те. Тэр өөрсдөө бид нар сонголт хийсэн бол тэр сонголтондоо үнэнч хариуцлагатай байх ёстой гэдэг тэр мессежийг өгсөн танд бас баярлалаа. Яг тэгэхээр би энэ салбарт ажиллаж байгаа учраас маш олон ийм кейсүүд дээр ажилладаг. Жохон асуудалтай л гүгээ явчихдаг. Тийм ээ бас. Ингэсээр хагаад нөгөөх нь зуршил болчихдог. Асуудлыг юусоо ингээд зүгтаад яваач хийдээс сурцсан. Тэгээ энэ ингээд удаан дамжираад ирэхээр яа гэм бэ гэхээр ингээд үн цэнэг болт юм л да. Явж л байдаг. Тийм. Гэдэг үн цэнэг болчдөг. Одоо манай яваад өгөөд би галзуур нэж тэ явдггүй ингэж явчууд нэг ийм нэг сонирхолтой судалгаа тийм ээ ахыгч хоёроо. Одоо хосуу жишээ дунджаар нэг 40-с 50 жил хамт амьдарч ээж биенийхээ бас нэг 50 орчим хувийг таньж мэддэг гэж. Тэгэхээр магадгүй энэ 40 жилийн түүхэнд энэ амьдрал хоёр маань хэр биенийг одоо ер нь одоо баг харцаараа ойлголцдог болсон уу юу? Ер нь тэгж бодож байгаа шүү. Хэр мэддэг болсон бэ? Чийлд надад гэдэг би бол мэддэг шүү дээ. Мэддэггүй. Тэгсэн хүн ер нь жоохон мэдрэмж муутай байдаг л та. Манай хашаахаа үед ер нь хэр эхнэрээ мэдэрдэг. Одоо ингээд 40 жилийн амьдралын түүхийг туулчлаа. Одоо таны биеийн хөдөлгөөн, биеийн хилэмжээр ингээд таныг мэддэг гэж байна шүү дээ. Одоо Эрдэнэ ягч ер нь ямар үйл хөдлөлөөр илүү за энэч болохоо ойлцсон байна да гэдэг тийм мэдрэмжийг авд юм. Эмэгтэй хүн тэгээд надад яагаад манай ихнэр гоё санагддаг гэх юм бол тий одоо болтол дээр зан нааш нь мэддэгдэггүй байхгүй юу? Мэддэгддэг үү? Тий яаж ч магадгүй шүү дээ тий. Тэгэхээр нэг тийм нэг нууцлаг эмэгтэй хүний нэг нууцлаг юм одоо хүртэл манай хүн хадгалж үлдэж чадсан байдаг байхгүй. Тэргээр магадгүй надад татдаг байж магадгүй тийм ээ. Одоо хүртэл энэ харилцааны бас нэг нууц тий. Сонирхол татдаг. Тий шүү дээ. Тий. Тэгэхээр гэхгүй бол ингээд энэ хүнийг бүгдийг нэг аль уншаал мэдээл ингээд ингэчвэл мэдгүй тий. Айгу сонирхолгүй болчихсон. Тий. Яг нөгөө энэ гуруула энэ ярилцлагаар дамжиж хосуудаа юу хэлэх гээд байгаа вэ гэхээр дөнгөж нэг 5-10 жил амьдарч байгаа чамайг бол би гаргахгүй мэднэ гээл те чи тийм бодож л байгаа чи тэгжил байгаа биз би чамайг дотор нь орсон юм шиг мэддэг гэж яриад байгаа хосуудад л гуруула мессеж өгөх гээд байгаа байхгүй юу яг бол хүн бол өөр байж магадгүй би бол яг нэг хүнд ингээд зөвлөгөөч юм уу сургаалч юм уу би айгу болгоомжилдаг тэр хүний амьдралч өөр бидний амьдралч өөр болохоор тийм ээ тий зүгээр надад зүгээр яагаад амьдрал заримдаа юм сонирхолтой ийм санагддаг гэх юм бол тэгж сэтгэдэг болохоор тэгдэг байж магадгүй тий тэгтээ тэргүүл би энэ хүнийг бүгдийг нь ойлгож чадахгүй шүү дээ бүгдийг мэдэж чадахгүй шүү боломжгүй зүйл шүү дээ тэгээд эн чинь хувь хүн тэр тусмаа бүсгүй хүн тийм ээ тий заримдаа би юу гэж боддог гэж ингээд би ямар азар энэ амьдралдаа нэг зөв сонголт хийжээ. Бусдын юм дандаа буруу байсан л да миний өмнө бол тий. Тэгэд миний ганц зөв хийсэн юм маань
би Эрдэнэт ярьчиг сонгосон. Тий, би энэ бүсгүйг сонгож гэрэлсэн те. Энэ бүсгүйтэй одоо сонгож гэрэл суугаагүй байсан бол яг байсан гэсэн айдаг байхгүй юу. Тэгэд ингээд бодохоор нөгөө талаараа бодохоор энэ миний хувь заяа, хувь тавилын юм байна да гэж боддог. Тэгээд хувь тавиландаа баярлдаг. Тэгэхээр хувь тавилан, хувь заяа гэж ихнэрээ бодож байгаа юм бол өөрийнхөө хувь заяаг аргадах, тийм ээ, өөрийнхөө хувь заяаг одоо хайрлах. Тийм би өөрийгөө хайрлаад байна гэсэн үг байхгүй нэг талдаа. Эхнэрээ хайрлна гэдэг. Эхнэрээ хайрлна гэдэг чинь тийм би өөрийгөө хайрлаж байна гэсэн үг л дээ. Хувь заяагаа би аргадаад байна гэсэн үг байхгүй юу. Гэж би энэ нэг талаас би хардаг. Гой өнцөг байна. Тийм үү. Хашаалтаа ингээд нэг сонголт хийсэн. Миний хамгийн чухал сонголт гэж яриад байна шүү дээ. Сонголт гэж би сүулдэ би тэгж ярих болсон. Бас уу? Яг ингээд хувь заяанаас олгогдсон ингээд цаанаас ингээд тий ингээд цаанаас тавилаа. Тэгэхээр би хувь тавилангаа би гомдож болохгүй. Би хувь тавилангаа хөөгөж өгүүлчих болохгүй шүү дээ. Ятгахтаа. Тийм ээ. Хувь тавилангаа би доромжилж болохгүй шүү дээ. Энэ чи миний л хувь тавилан юм чинь. Тэгэхээр хувь тавилангаа би аль болохоор тордох хэрэгтэй биз дээ. Тий гэдэг өнцгөөс хардаг хөө. Тийм байна, тийм ээ. Тийм ээ, тийм. Гой. Хувь тавилан гэдгээс бас тайлбарлаж ах шүү гэнэ. Яг би түрүүний яриан дээр юу асуух гэсэн бэхээр ирчүүд ерөөдөө сонгон гэхэр уучлаарай. Би нөгөө ингэ сонгон гэхэр бас надад одоо бол надад сонин сонсогдоод байгаа тий. Баахан хөөхнүүдийг ингэ зогсуулсан нэг тий. За нэг хоёр. За энэ тим юм байна. За энэ нэг сон. Нэг шилж байгаа дөө. Тий, шилж байраа тий. Тий, юу гэлээ нэг юунд тэгээд үчи ном уншдаг хүүхнтэй л гэрлээрээ мэрлээрээ гээд. Манай өнөх ном уншдаг шүү дээ. Тэгэж болохгүй юм шиг байгаа. Надад ном уншдаг нь л ингээд хувь тавилангаар ингээд өгөгдсөн юм чинь. Чи ном уншдаг уу гэд би энэ хүнийг явуулчих болохгүй үстэй. Тий, тэгэхээр эн чинь нэг ингээд өөрөө ирэхгүй л хайртай бол өөрөө ирэхгүй л энэ хүний хажууд байх сэтгэл төрөөд байсан л баггүй юу. Тийм ээ. Яг хайр гэж юу юм бэ тий. Хайр гэдэг юм би эхлээд дурлал хайр гэдэг ингээд хоёр үг байгаа даа үстэй тий. Эхлээд бол маш их дурладаг юм байна. Хайрлахыг бол мэдэхгүй зүгээр одоо л мэдэрх гэж байгаа юм шиг байна. Бити дараасаа, бити өвдөөсөө тийм ээ гэд ингэ чинь одоо хайрлаад байгаагийн шинж юм болов гэж би боддог байхгүй юу. Тий. Манай үнийг бити би ядараасаа унтаар нь илүү их унтаасаа бити өвдөөс. Тий, илүү их сайн амраасаа. Тий, тэр чинь одоо хайр юм байна да. Залуу байхад бол тийм биш шүү дээ. Тий. Авсад хоёлаа гэл. Манай хүн ямар байхыг би тэр нэг ойлгохгүй бодохгүй. Тий. Тэр төвшөнд. За гуруула тэгээд нөгөө ярилцсанаар одоо үеэрээ их аялж байгаа. Одоо нэг жоохон өнгөрсөн лүүгээ нэг жоохон өнгөйгээд ингээд ярих юм бол магадгүй залуу танаа үеийн залуучуудын болцоо ямар төвшөнд явагддаг байв. Одоо энэ залуучуудын болцоо бол аюу гой болчлоо шүү дээ. Орчингууд өөр болчлоо. Уулзах газар зөндөө болсон байна. Тэгтэл танаа үеийнхний тэр болцоонууд ер нь ямар төвшөнд яаж явагддаг байсан? Одоо бит хоёр чинь за 83 онд танилцаад тэгээд за 83 4 онд гэхэд чинь ерөөсөө юу байсан. За хаших гэртээ нэг нөгөө утастай гэр утастай. Гэр утастай. Тий. Эднийх чинь нөгөө байранд байдаг. Би бол гэр хороолт байсан. Тэгээд утас мутас гэдэг зүйл чинь гэр хороолт бол бүр ховор байсан шүү дээ. Тэгээ манай гудамжны доо талд ATS гэж нөгөө автомат телефон станц гэж байсан. Тэр дотор нэг юм таксофон гэж байсан да. Мөнгө хийгээд ярьдаг. Өрөө шиг юмтай. Биш. Зүгээр ингээд хам дөрвөлжин юм уцаар утас. Мөнгө хийгээд ярьдаг шнаа. Тэгэл 15-ийн мөнгнүүд цуглуулаад нөгөө шарг төмөр мөнгнүүдэд цуглуулаад тэгээд ерөөсө тэр таксофоноос чинь нөгөө зүүгтцэн гэх юм уу хайш. Яг баг тийм. Тэр таксофон дотор би л баг тэр таксофоны эзэгдсэн аялтай. Тий. Тэгэл нөгөө 15-ийн мөнгнүүдээ хийгээл ингээл 1 минутанд дууслаа дахиад нэгээ хийгээл тэгэл зогсоцоо буцаар ингээ ярьдаг байсан. Тэгээд одоо хаш болохоор зэрэг за тэгээд уулзах болохоор бид нар чинь за хүүхдээс юм дөө тэгээд нэг парк руу яваад тэр үед чинь уулзаад ах одоо энэ болцоо хийх газар мазар гэж юу байла. Тэгээд бид хоёр чинь одооны залуучууд чиг 20 хэд гараад ингэж уулзж байгаа биш. Бүх жоохон хүүхдүүд
учраас те. Мөнгө хулгаал би эмээгээс мөнгө хулгаалаад Эмээгийнхаа цүнхнээс болцчихсэн гэж. тий мөнгө гадуур хулгаалаад кино үзээд парк явдаг байхгүй. болзоо гэж ярихгүй шүү дээ. Хоёлаа гүлиалах уу гээл тэгээд. Гүлиах үг гэдэг. Тий. Тэгээ пончиг авч идэл. Тэгэл тэмдэглэлийн дэвтэр хөтлөөл одоо хашийн хөтөлж исэн тэмдэглэлийн дэвтэр одоо 41 2 жилийн өмнө хөтөлж исэн тэмдэглэлийн дэвтэр одоо бол бит хоёр бас хадгалагдаж байдаг. Яасан гоё. Тийм. Хаш болохоор дан орсоор ингээд хөтөлцөн. Надад бас байсан. Гэхдээ тэргээ одоо ангийн хүүхдөө сонирхоод ингээд цүнхнээс аваад тэгээд алга болгоцсон байдгийг. Хаших бол одоо л бит хоёрт хадгалагдаад байж л байгаа. Кино театр хамт кино үзэх гоё гэдэг байсан тий. Ард кино театр, элдв очрын кино театртай юу их орж кино үздэг гэсэн. Кино үздэг, паркд их зугаалдаг тийм л байсан да. Тэгэл зарим авч идэл одооны залуучууд шиг ингээл паб мабл суугаад гоё юм гомоохгүй шүү дээ. Зарим авч идэл тэгээд Ресторан гэдэг ойлголт байх. юу ч байхгүй. Нэг гуанзанд оруулах юм да тий. Үгүй хийж ганцанд орсон юм ороогүй шүү дээ бол Баг ороогүй ах уу. тий ганцанд ч ороогүй. Гуанз гэж нэг цөөхөн байлаа шүү дээ. Тоотой хитэн юу л байсан. Тийм ах нөгөө баншны Баншны кафе. кафе, Бууцны кафе, Буанз. Баянгол Баянгол ресторан байна. Тийм, Баянгол Улаанбаатар гэх. Бамбруш кафе гэж байсан ба. Тий. Тийм. Цөөн тооны хитэн. Одоо бол маш гоё сонголттой болсон залуучууд. Тийм. Оо тий. Сонголттой болсон. Би түрүү Эрдэнэтуян ягчхаас ярианаас нэг зүйлийг сонсч байлаа. Тэрний юу гэхээр хашвал айлын ганц хүү гэж. Та бол өөрөө хэдүүлээ болсон юм. Би ихээс аруулаа. Аруул олуулаа болсон. Олуулаа. За ингээд нөгөө гэр бүлийн соёлын ялгаатай байдал хэдэн хүүхэдтэй байсан ганц олуулаа усны ялгаа ер нь та хоёрын амьдралд ер нь байсан уу? Ер нь манай хүн чинь жоохон эрх тал руугаа байсан. Ирэх тал руугаа. Тий. Жоохон дураараа ажиллах гэд байдаг. Тийм байсан. Одоо бол тийм биш л дээ. Төлөвсөн ирэх. Одоо хүмүүс Одоо жаахан хүмүүжцэн гэж аахгүй. би ингээд эдэд ингээд орж ирээд тэг ингээд харахаар ороо ингээд төвчл ураацсан өдөр те тэг хинч орон дээрээ ингээд хөвчөж барьж байгаа хүн байхгүй. Тэг тэр надад жоконд оруулдаг гэсэн. Яагаад тэгж байгаа бол миний оруулалт байнгын засаалттай орносоо босно гэж ойлголт байхгүй. Тэг ингээд баахан ном ингээд илгээ хайцсан замбрайгүй ингээд тэгэл байж аюу гоё идэг байхгүй. Эдих хэвээр бүх юм дэгцээ. Манайх болохоор тийм айгаа нөгөө олон хүүхэд чинь дэгтэй штэ. Тэг манай аав ээж хоёр бас их сөрхий хүмүүс байсан. Бид нарыг ингээл орон дээр тэр олон хүүхэд байлаа гэхэд орон дээр ганц цамц юм ингээд байлгадаггүй. Бүгд тус тусынхаа чамдаанда хуцанд байх ёстой. Айгуу тийм дэгтэй айл тэгсэн чи энэ хүн маань орноосоо өндөдгөө орооч хураадгөө нэг тийм сонин Хоцнууд нь тэнд. Оо тий. Тийм баг. Тий. Тэгэл тэрнээс чинь бас жоохон ингээл жоохон зөрчил гарч эхэлнэ шүү дээ. Би ихтэй газар өссөн байдаг. Энэ хүн болохоор шал өөр байдаг. Тэгэл тэрнээс чинь бас жоохон сонин мэдрэмж авна шүү дээ. Жишээ нь ингээд нэг юм ингээд цаймаа уугаад ингээд аягтай цаймаа ууж гад би шалан дээр хамаагүй тавьчихна. Газар ингээд. Би газар тавьчихна асуудал байхгүй. Тэгээ манай хүн бол ямар заваа юм ч одоо тий. Тэгээд яг ингээд одоо ингээд юм дээр ингээд үдчих хахад тий айлын нөхөрд тэгээ ховцоо олохгүй байгаа нь бол ер нь ихтэй хүний яг юу юм биш үү? Угаасаа байгаль угаан бас нэг юм байна шүү. Байгалийн хөгжил. Байгалийн хөгжил бас нэг тийм байна шүү дээ. Гэхдээ би тэгж боддгоо маа. Айгүй нямбай хүмүүс их байдаг шүү дээ. Ховцсон ингээл шкафнтаа дикгэтл ингээ хийчихсэн. Чи надад тийм байсан бол чи надад салаад явчихсан байна. Тэгэхээр миний анзаарч байгаа бол хашаах бол ингээл бараг 50 наснаас карьераа
эхлүүлсэн шин салбар руу орсон амжилттай явж байгаа би хүн гэж харж байгаа байхгүй. Залуу байхад хүүхэд байхад анх сургуульд орж чадаагүй бүх юм дууслаа гэж бодоод ажлаасаа гарчаал дахиад ингээл 20 хэдэн настай үжаал ажилгүй болчоод бас бүх юм дуусчлаа гэж бодоод тийм тэгэл гэр орноо зарж ичээл за ингээд бүх юм дууслаа гэж бодоод тэг юу ч дуусаагүй байдаг юм байлээ гэдгийг л хэлмээр байна. Юу ч нэр эхлүүлэх тийм ээ. Амьдрал үргэлжиж байна. Амьдрал байгаа бол тийм ээ. Чи юу ч дуусаагүй юм байна гэдгийг л би ойлгосон. Тийм. Зүгээр магадгүй нас орчвол бүх юм дуусчих байх л та. Чи зүгээр амьдрал байвал юм дуусаагүй байна гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Надад өөр би яг тэгэж бодсон. Тийм. Тэгээд яг 50 наснда би радио хөтлөгчөөр ажилд орж ирсэн. Тэгээд 50 наснаас ер нь миний карьер олон танигдах карьер маань эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд одоо 7 жил ба 8 жилийн өмнө ажиллаа тэр радиод тийм ээ. Тэгээд одоо бас өөрөө бас өөр юм хийх гээд ингээд дахиад өөр юм зориглоод ингээд шийдээд ингээд явж байна. Тийм. Тэгэхээр ер нь зүгээр би юм хойдын нас бол мэдээч энэ нас тийм ээ. Зүгээр үхээгүй болохоор юм дуусаагүй байх гэдэг сэтгэлгээ бол энэ бол эзэж хөшрөхгүй л гэж би бодож байна. Юу ч хийгээд юу ч сэдээд явхад бол ер нь нас бол хамаагүй. Мэдээч би 20 настай хүүхчиг би юм хойдын хувьд бол хоол идчихэд 20 настай хүүхдэд адилхан хоол идчихэд боловсруулж чадахгүй шүү дээ. Би ходоод тэрүүнийг бол би ойлгоно мэднэ тийм ээ. Хүлэмжшэрч тийм. Тэрүүнийг бүр тийм хүлэн зөвшөөрөх аягүй чухал хүний сэтгэхүйн хувьд аягүй маш чухал зүйл гэж боддог. Одоо ядахтаа л хүлэн зөвшөөрөх гэдэг чинь одоо би нүнийг хийж чадахгүй юм байна гэж хүлэн зөвшөөрөх. Миний хүч ухаан хүрэхгүй юм байна гэдгийг хүлэн зөвшөөрөх тийм ээ. Бодиттой юм яг бодитоор харж сурж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодлоо. Тэгээ яагаад болохгүй гэсэн нэг юм хандлага ер нь тийм ээ. Яагаад үзээд алдаж болохгүй тийм ээ. Буруу юм хийгээгүй бол яагаад үзээд алдаж болдгүй гэсэн урам зориг бол ер нь 50 нас нэлээд төхүүлж ээж тийм ухаан суусан гэхөө. Тийм болохоор яагаад үзээд алдаж болохгүй гэж тийм. Тэгээ одоо яг нэг тиймэрхүү бодолтой л явж байна тийм. Тэгээ болохгүй л үсттэй тийм ээ. Тийм. Гэхдээ ер нь оролдоод үзэх хэрэгтэй юм болоо да. Юу ч гэсэн тэр амьдралд. Тийм. Тэгээд яг тэр бодлороо өгчээгүй байх. Тэгэхээр юм дуусаагүй нүний амьдрал дуусаагүй. Амьдрал дуусаагүй нэг чинь карьер дуусаагүй байна л гэж л ойлгоод байгаа шүү дээ. Тийм. Би таны яриатай бол 100% санал нэг байна. Одоо эрүүл мэндийн шинжилгээ хүний биологийн насыг 120-оос 150 наслах боломжтой гэж тогтооцсон. Тэгэхээр бид нар баг монголчууд чинь тал хувьд нь ч хүрэхгүй явцгаагаад байна гэсэн үг байна. Тэгэхээр энд өөрөө юу нөлөөлөд байна гэж би хэлэх гээд байгаа хэрэг сэтгэл зүй нөлөөлөд байна. Сэтгэл санаа бас нөлөөлөд байна. Одоо олон хүмүүсийн амжилтын карьер ихэвчлэн залуу наснд байна тэр явагдаал тэрнгүүрээ арахаал омогшоол өөрөөр бахархдаг шүү дээ. Тэгтэл одоо ингээ хашаахын карьер гарах юм бол 50 наснаас эхэлсэн. Залуу наснда маш олон алдаж онсон зүйлүүдийг би түүхүүдийн сонсч байсан. Гэхдээ ингээд 50 наснд хүрээд одоогийн ингээл хаш хөтлөгч гэдэг ингээд нэг за нөгөө алдартай гэдэг үгийг хас гисэн те хүмүүсийн нөгөө таньдаг болсон хайртай хөтлөгч болчлоо. Энэ өөрөө танд ямар мэдрэмжийг төрүүлж ив? Нөхөөрөөрөө бахархах магадгүй хоёрын нөгөө залуу байх сэтгэлгээнд бас нөлөөлж исэн зүйл мөн үү? За ер нь 50 наснда бас ингээд нэг амжилттай ажиллаад эхэлдэг хүн бас ховролтой тий. Тэгэхээр би мэдээч энэгээр нөхөр бол бахархан. Яагаад гэвэл залуудаа хийж чадаагүй ч гэсэн тэр чигээр ингээд өтөлчөөгөө хөшөрчөөгөө тий. Хичнээн 50 нас хүрсэн ч гэсэн яг энэ өөрийгөө олсон гэж би бодож байгаа. Хашааг болвол энэ хүн яг л ийм л юм хийх ёстой хүн байсан гэж би бодсон яг. Тэ манай хүн чинь айгүй яг миний мэдхээр бол залуугаас надтай суухаас эхлээл маш их ном уншдаг байсан.
би өөрөө ном баг уншдаггүй. Тэгэл надад их ном унших нь айгүй ядаргаатай санагдаад байсан л та. Тэгэл ном уншдаг. Тэгээд ер нь тэр номноос айгүй их нэг мэдлэгийг бас ингээл олж авна штэ тий. А тэгээд тэр болгоно нь яг энэ 50 наснда хөтлөгч болсноор тий тэд нар нь ашиглагдаж эхэлж штэ. Тий. Тэгээд яг ер нь бол яг хоо ингээд яг өөрөө нэг мундаг ярьдаг та тий энэ одоо олонний танил хөтлөгч болцсон юм биш л дээ. Би тэгэж боддог байхгүй юу. Манай хүн чинь ингээд нэг жаахан нөгөө гацаатай ярьдаг тий айгу гацаж ярьдэн штэ нөгөө орос сургуульд байсан хүмүүс чинь нэг монголоор нэг жаахан тиймэрхүү ярьдаг. Залуудаа бол бүр их хэцүү ярьдаг байсан. А тэгж жагаад гайг болцсон байсан л да 50 хүрэгтэй бол. Тэгээд нэвтрүүлэгт ороод ингээл гацаж төвөгдрээл ингээл тэгээд одоо нэг уянгийн халил гэд одоо хөтлөгч нарт байдаг штэ тий айгу хайлттай ингээл ярьж мэр. Тийм юм байхгүй. Ерөөсөө чадахгүй. Тэгээд ерөөсөө яг байгаагаараа л байсан тэр нь хүмүүст таалагдсан. Хүрсэн тий. Хүмүүст таалагдаад хүмүүст хүрч чадсан. Яг байгаагаараа байгаа байдал нь хүмүүст хүрч чадсан. Өөр. Тий. Яг өөр. Ямар ч илүү дутуу юм нэмэхгүй одоо би анхандаа бас чи тэгээд одоо ингэж явсан, тэгэж явсан амьдралынхаа тухай бүгдийг ингээд ярих шаардлага байгаа мó гэл би тэгдэг байсан. Эхэндээ надад бол жоохон сонин санагдсан штэ. Хэвээ тэгжээсэн, ингэжээсэн гэл ингээд ярих нь. А сүүлдээ би бол тэрийг тэгээд би ч бас нөхөр маань хөтлөгч учраас би MJ-ийг ёстой огт сонсдоггүй байсан. Сайндаа л нэг за энэ хүнийг нэг 7 жил гарan ажиллахад би за нэг 5 хуруунд багтахгүй нэвтрүүлэг сонссон доо. Тий. Тэгэж би ер нь бол тэр нь ч зөв юм байна гэж бодсон. Ягд гэвэл ингээл нэвтрүүлгийн сонсохоор энэ хүн чинь ингээл байгаагаараа тий бүх зүйлээ ингээ үнээр нь ярьдэн штэ. Тэгэхээр надад яаж сонсогдох вэ те. Тэгээд би орой ингээл ажиллаас нэрэхэд чи яагаад тэгэж яриад байгаа юм? Би хизээд игцэн, яасан ингээд эвэл тэр хүн маань нээлттэй биш болчих штэ. Тэ? Өөрөөрөө байж чадахгүй. Тийм байж чадахгүй. Тийм нээлттэй байж чадахгүй болчихно. Тийм учраас би MJ-ийг ястаа сонсдоггүй байсан. Тэгээд бас яагаад ингэж нээлттэй ярих болсон шалтгаан бас байна л да. Ер нь ингээд радио ингээд нэвтрүүлэг бэлтгэхэд ингээд ярина гэдэг чинь зүгээр нэг мэдээлэл түргээд байх биш те. Өөрийнхөө нэг мэдэрсэн, ойлгосон зүйлээ ингээд хуваалцаад ингээд одоо нэг үгээр хэлэх юм бол яриагаа ингээд тосолж өгдөг тэргээрээ те. Тэгэд нэг үгээр хэлэх юм бол би сайндаач яриад байгаа юм биш. Би тэр яриагаа баяжуулахын тулд би өөрийнхөө амьдралыг ингээд заримдаа ингээд ярьцдаг гэсэн байхгүй. Гэхдээ тэр одоо зөвч юм байсан юм уу, бурууч байсан юм уу? Одоо би нэг сайн мэдэхгүй тийм ээ. Тийм зүгээр Гэхдээ буруу зөв гэхэд бас хэцүү. Хэн тэрийг мэдээ шүүхвдэ. Гэхдээ одоо миний бодлоор магадгүй олон хүнд таны ярианууд нэвтрүүлгүүд хүрсэн шалтгаан бол яг ингээд нээлттэй байсан. Тэр яг өөрийнхөөрөө байсан. Тэр мэдрэмжүүдийг гаргаж ирсэн нь өөрөө энэ төвшөнд хүрсэн байхаа гэж бодож байна тий. Би ч бас тэгж боддгоо тий. Тэрнээс биш би анх нэг ажил таныг ингээд ажил тэнцлээ авлаа гэдэг ингээд би эхлээд 3 сарын хугацаа юуны хугацаа байдаг шүү дээ. Дадлагч хугацаа. Дадлагчих биш бүр ингээд хараад тэнцгэнүүгүй юу гэдгийг хараад туршлагын хугацаа гэж байгаа. Тий. Тэгээ тэрэндээ би үнэхээр би ажилтаа болчмоор л байсан. Тэгээ би за бүсэстэ бурхан зүгээр надыг мууч гэсэн хамгийн дэлхийн хамгийн мууч гэсэн хөтлөгч болгож өгөөч. Тийм ээ. Тий. Сайн хөтлөгч болно гэж би эзэж ярихгүй мэдээч. Гэхдээ зүгээр л хөтлөгч болгож өгөөч. Тийм. Мууч хамаагүй зүгээр л хөтлөгч байлгаж өгөөч гэсэн
тэгж өсөлттэй байсан шүү дээ. Тийм тэгээд тэр өсөл маань билсэн. Тийм. Тэгээд надад хөтлөгч боллоо та ингээд одоо ингээд таныг ингээд хөтлөгчөөр ажилд авлаа гэж 3 сарын дараа хэлээд гэрээ байгуулахад л биш дээ. Хагартлаа байсан. Би ингээд өөр гэсэн ажилдаа гоё ажилтаа болчлаа гэдэг. Тий. Хэцүү байсан. Төвдөж гацаал. Тий. Ярих юм олдохгүй ингээл аюу хэцүү байдаг гэсэн. Тий. Хашаахын ярианаас амьдрал гэдэг бол зүрх зогсоогүй үед бол үргэлжилж явах хэрэгтэй гэж тий. Үргэлж дандаа хөгжиж явах хэрэгтэй, дэвшиж явах хэрэгтэй, суралцж явах хэрэгтэй гэж. Магадгүй та хоёр маань өөрсдийн үеийн гэр бүлүүдтэй бас нэг хэлмээр санагддаг юмнууд байдгүй. Одоо амьдрал дуусаагүй шүү дээ. Одоо түрүү ярьсан шүү дээ. Зарим хүмүүс бол тийм сэтгэлгээтэй шүү дээ. Ингээд ачнараа хараад, зээнэрээ хараад ингэж байгаа л явах юм байна да. Гэж боддог хүмүүс байгаад. Гот юу гэж. Манай охтууд бол ер нь болж өгвөл ч гэх байх. Ер нь хүүхдээ харуулъя гэж боддгоо. Хоёроор. Тий. Тэгээд хүүхэд хараал ингээл хүн гэртээ сухаар бүх юмнаас таслагдтал ингээл өөрийгөө хөгшөрсөн мэдрэмж аваал тий. Тэгэн штэ. Тийм учраас манай охтууд бол ер нь хүүхэд харуулъя гэдгүү. Бид хоёрыг тоор ингээд аял одоо тий нас гайгүй байж байгаа даа ингээд аяг. Бид хоёр маш их аялах дуртай учраас тэр юм айгүй их дэмжиж өгдөг. Би хоёрын охтуудаар бахархаж байна. Яагаад тэгэхээр бид нар өөрсдийгөө өсгүүлсэн. Ээж аваараа боловсрал эзэмших боломжуудыг олгож эхэлсэн. Тийм учраас энэ зүйлүүд маань биднэрт өөрсдөд хангалттай байхгүй. Тэгэхээр залуучууд маань ийм өөрсдөө ийм бие даасан амьдралтай баймаар байгаа даа шүү дээ. Тэгтэл олон гэр бүлүүдийг харах юм бол ээж аваасаа хамааралтай хүртэл амьдарч байгаа хэлбэрүүд бас байгаад байна. Тэгэхээр хоёрын энэ охтуудын хоёр хүндэтгдэг энэ харилцааг олон манай үзэгчид сонсогчд маань бас хараасаа тэ мэдрээсээ одоо аав ээжүүд маань жаргах үе дээр явж байна те өөрсөндөө цаг гаргах үе дээр явж байна гэдэг энэ мессежийг би яваасаа гэж хүсэж байна л да. Тэгээд бас нөгөө тал нь бид хоёр бас хүүхдүүд бид нарт одоо өртөө юм шиг хийж ханддаггүй. Тийм хүүхдүүдийг бид нар төрүүлсэн нүнэн тийм ээ. Гэхдээ тэр чинь хувь хүмүүс өөр хүмүүс шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор одоо ээж аав дээр ирсэнгүүч гэдэг ч юм уу тийм ээ сүү авчирж өгсөнгүүч гэдэг ч юм уу бид өөр хийж тэгж ер нь хүүхдүүдтэй харьцдаггүй ач нэгдэг гэж ярьдаг те ач тус нэгдэг тийм байдаггүй тэрийг бол бид хоёр ер нь ойлгодоггүй яах вэ бид нар чинь завгүй бол ирэхгүй л байгаа үст ирэхгүй байгаа бол гэхдээ ирдэг л дээ тийм тийм. Хоёртоо юуны түрүүнд дахиад талархлаа баярлснаа бас илэрхийлье. Манай энэ гэрэл каслын ордонд үнэхээр хоёр маань хүндэт зочид байсан гэж би бол итгэж байгаа. Магадгүй энэ залуу үеийнхэн та бүгдийн үеийнхэн хоёроос маш олон мессежүүдийг би бол олж харсан байхаа гэж би ойлгож байна. Тэгэхээр монголчуудын сэтгэлгээнд ингээд юу гэдэг одоо та нарын үед хөрмөө хийж байгаадаа нэг жоохон их чих санаа зовх мэдрэмжтэй хүмүүс багахгүй байж магадгүй. Тэгэхээр төсөлд би та хоёроос юу гэж асуумаар байна. Тэгэхээр тэр олон бодож явж байгаа буруу ойлгож байгаа үеийнхэн одоо залуучуудаа хорин бол үнэхээр гоё юм байна. Мэдэрсэн мэдрэмжээ дахиж нэг хуваалцаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас подкастаа дуусгая гэж бодож байна тий. Тийм. Ер нь амьдрал дурсамжаас бүрддэг гэсэн тийм ээ. Тэгээ яг одоо мөчвөл одоо тэгэл хэдэн секундны дараа өнгөрсөн мөч рүү орно тий. Тэгээ нэг орс дуу гэдэг. Есть только миг гэж остальное өнгөрсөн үе одоо ирээдүйн хоёрл гэж хэлдэг. Тэгээд зөвхөн хором гэж хэлдэг амьдралын үе тий. Тэгэхээр тэр амьдралынхаа хором мөчийг ингэж сайхан дурсамж болгон ингэж мөнхлөөсөө дурсамжиндаа мөнхлөөсөө тий. Тэр бол яг хоримлох ёслолын үйл ажиллагаа мөн шүү. Яалтчгүй бидний амьдралд бол энэ бол маш том дурсамж, дурсгал болж үлдлээ. Тэгээд сайхан дурсамж болж. Тэгээд ийм сайхан дурсамжийг өөрсдийнхөө амьдралд бэлгэлээрээ. Би боллоорой тий. Бас аав ээжийнхаа тэр дурсамжийг бас сайхан дурсамжийг бүтээж өгөөрэй тий. Тийм 40 жил болсон 50 жил болсон аав ээжигээ бас баярлуулаарай гэж хэлмээр байна да. За манай Эрдэнэ туяагч. Ер нь энэ хурим хийхээс ер нь
би одоо настай болчлоо, бид хоёр настай болчлоо инээ тэргээд ичи зовоод ах юм ер нь юу байгаа юм байхгүй штэ. Тэгээд хурим гэдэг бол хамгийн гэгээлэг, хамгийн сайхан дуулсамж. Тийм учраас ер нь бид нарын үеийн ч юм уу бид нараас олон жил ханилцсан хүмүүс ч гэсэн яагаад хурмаа хийж болохгүй гэж. Би одоо бол хүн болгоныг хурмаа хийгээсэ гэж л хүсэж байна. Тийм хүүхдүүд нь ч гэсэн одоо бас бид хоёрыг бас хараад ээж аав маань ингээд хурмаа хийвэл бас гоё юм байна гэдэг мессежийг аваасай. Ээж аавыгаа хурмыг хийж өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ нэвтрүүлгийн эхэнд манай хашаах маань эхнэрийнхаа хүслийг биелүүлж байл би тэгэл жаргаад амьдраад болоод идэв штэ л гэж хэлжсэн. Тийм тэгэхээр би одоо манай нэвтрүүлгийн бас нэг ивент тэгж хамтран ажилладаг Lumig цэцгийн дэлгүүр байгаа. Тэгээд энэхүү цэцгийн баглааг ихчтэй бас биелгэлээ. Тэгээд магадгүй та бол тэр мэдрэмжийг бол ойлгох байх тий. Эхнэрээ аж аргалтай байна гэдэг бол үнэхээр ирчүүд бидний хамгийн чухал зүйл байдэн шүү гэдгийг бас мэдж байгаа. Тэгэхээр Lumig-ийн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд энэхүү цэцгийн баглааг ихчтэй биелгэлээ.